Сайн байцгаана уу? Намайг Дөлгөөн гэдэг. Тэгээд дараачийн бичлэгээрээ та нартайгаа уулзж байгаадаа баяртай байна. Тэгээд энэ бичлэгийг үзэж байгаа та бүхэнд юуны төрөнд талархъя. Тэгээд өнөөдрийнхөө сэдвээр болохоор мөнгөний талаар ярих гэсэн. Мөнгө буюу бидний далд ухамсарт энэ мөнгө гэдэг зүйл яаж кодлогдсон байгаад идэм бэ? Тэгээд яг нэг төвшөндөө хүрчээд тэгээд тэрнээс цаашаа цойлох гэхээр бид нарыг юу руу татаад байна. Тэгээд одоо энэ нэг хуучимсаг ойлголт гэхүүдээ хэрвээ энэ сүнслэг замаар явж байгаа хүмүүс бүх зүйлээсээ татгалзаад тэгээд ганцхан сүнслэг замаар л одоо хөөж явах ёстой тий. Одоо тэр шунал байна уу, юу байна уу, бүх зүйлээ одоо ингээд хайж огоорох хэрэгтэй гэдэг үзэл баримтлал байдаг. Энэ болохоор яг цагийнхаа төвшөнд өөрөө нийгэм ч гэсэн тий нийгэм хувьсаж өөрчлөгдөж ирж байгаагаараа энэ мөнгөний ойлголт ч гэсэн хувьсан өөрчлөгдөж ирж идэг. Хэрвээ бид нэр бүтээгчийнхаа орон зайд эрх чөлөөтэйгээр бүтээе гэвэл биднэрт мэдээж хэрэг материаллык хэрэгцээ, материаллык одоо тэр мөнгөний хэрэгцээ бол гарч ирнэ. Тэгэнгүүт бид нэр энэ мөнгийг юу юутай уялдуулан холбочоод тэгээд тэр уяандаа уягдаад идэм бэ гэдэг талаар өнөөдөр ярилцах гэсэн. Тэгээд өнөөдрийн сэдвийг илүү ойлгомжтой байлгах талаас би ингээд өөрөө төсөөлөд бясалгаж яхад нэг юм энэ зүйл дээр жишээ авч үзүүлэе гэж бодлоо. За энэ улаан өнгийн харандааг зүгээр л мөнгө гэж бодчихъя. Яг зүгээр л тусад нь мөнгө. Тэгэнгүүт бид нэр энэ мөнгөнд энэ нэг одоо энэ хайрцагт ингээ хийчихээ л та. Тэгэнгүүт энэ мөнгөнд бид нэр ямар утга учирууд өгөх гээд байдаг вэ гингүүт нэгт аюулгүй байдал гэдэг утга учир өгөх гээд байдаг. Хэрвээ би мөнгөтэй олчих юм бол би аюулгүй байдал тий аюулгүй байна гэд аюулгүй байдал гэдэг утга учирыг өгч гээд байдаг. За энийг шин хийчихье. Тэгэнгүүт дахиад мөнгө гэдэг зүйлтэй бид нэр эрх чөлөө гэдэг зүйлийг холбодог. Би мөнгөтэй олчвол эрх чөлөөтэй болно. Би мөнгөтэй болчвол мөнгөтэй болсныхаа дараа аялна. Мөнгөтэй болсныхаа дараа тэгнэ гэд ингээд тэр зүйлсүүдээ тий өөрсдийнхөө хүсдэг зүйлсүүдийг эхлээд мөнгөтэй болсныхаа дараа би тэр зүйлийг хийнэ гэд хойшин тавиад идэг. За тэгвэл энэ зүйлийг ингээд энэ савраас хийчихье. Тэгэнгүүт дахиад бид нар мөнгнөөс хүлийн зөвшөөрөл гэдэг зүйлийг олж авах гэдэг. Би мөнгөтэй байж ээж би хүлийн зөвшөөрөгдөнө. Би мөнгөтэй байж ээж намайг хүлийн зөвшөөрнө. Манай эцэг их намайг хүлийн зөвшөөрнө. Миний орчин тойрон намайг хүлийн зөвшөөрнө. Би мөнгөтэй хүн байж ээж тэр хүлийн зөвшөөрөл гэдэг зүйлийг авнаа гэд ингээд өөртөө бас сайхан уяад блоклчод идэг. Бас үр хүүхэд гэдэг зүйл орж ирж байгаа. Би ядчил энэ амьдралдаа үр хүүхэдтэй өвлүүлэх зүйлтэй байчаа. Үр хүүхэдтэй өгөх зүйлтэй. Тэгээд үр хүүхдүүд минь намайг тий энэ мөнгөөр дамжуулж би тэдний төлөө ямар их ажилдгийг мэдрээсэ гэдэг нэг юм бас итгэл үнэмшил биднэрт байгаад идэг. За тэгээд энийг бол бас тий бусад зүйл гэж бодъё л доо. Хайрыг бид нэр маш их мөнгөтэй холбодог. Би мөнгөтэй байж хайрлагдана. Би эхлээд мөнгөтэй болчоод хайрлагдана. Би мөнгөгүй бол хинч намайг тоохгүй гэд ийм ингээд зүйлсийг бид нэр ганц энэ мөнгө гэдэг утга учир, мөнгө гэдэг одоо зүйл дээр бүх хариуцлагыг өөрүүлдэг бахны. За тэгэнгүүт
яг төсөөлөд үзэх юм бол бид нэр ингээд нэг юм том чулуу барьчаад тэгээ тэр чулуугаа ингээд өргөөд ингээд яваал идэг. Яг урдаа ингээд тавьчих. Ягаад гэвэл тэр чинь их хүнд чулуу болохоор ингээд уулын дээшээ ингээд мацхтаа ингээд чулуугаа барьчаад өргөө дээшээ ингээд мацаал за бүр хүчтэй гүүгээд ч юм уу тийм. Тэгэнгүүт тэнд чинь бидний даацын энерги гэж байгаа. Хэр их хугацааны дараа ядралт ирэх вэ тийм. Тэгэнгүүт тэр чулуугаа ингээд барьчаад за тэр цаана юу байна? За хайр байна ойртоод байна. За эрх чөлөө байна ойртоод байна. Тэр хөлийн зөвшөөрөл байна ойртоод байна. Тэр юу гэдэг те үр хүүхдүүдтэй өгөх тэр баялаг байна ойртоод байна гээл ингээл өөр дээрээ энэ чулууг ингээд өргөчөөл тэгээ тэр уулын орой руу ингээд мацаад байгаатай адилхан зүйл болчдөг. Тэнгүүд мөнгө гэдэг чинь өөрөө яг ингээд нэгж зүйлээрээ юу юм бэ гэхээр зүгээр цаас буюу тоо. Мөнгөнд бол яг ямар ч тийм утга учир байхгүй. Мөнгө бол зүгээр л ингээл байж л байдаг тий. Хин түүнийг авч түүнд утга учир шингээж хэрэглэх юм болоо гэл зүгээр байж л байдаг. Тэнгүүд эндээсээс ингээд бидний хүсэл бас мэрэгэн байх гэдэг зүйл гарч ирж байгаа юм л та. Яагаад гэвэл зүгээр л тэр хоосон зүйлийг тэгээд энэ хоосон зүйлдээ бид нөр өөрсдөө утга учир өгж энерги оруулдаг гэсэн үг тийм. Тэгэнгүүт мөнгө гэдэг зүйлийг маш том юм энерги болгож тавьчаад тэгээ яаж би тэрэнд нийцэх вэ гэд ингээд бодоод ирэхээр тэр мөнгө гэдэг зүйл өөрөө бид нэрээр тоглож эхэлдэг. Өөрийнхөө одоо дүрмийг тогтоогоод тэгээ энэ дотор яг цаана нь та ямар итгэл үнэмшлээ шингээсэн байгаагаар шалтгаалаад уялдуулаад ингээд тоглоод идэг гэх юм уу. Тэгэхээр бид нэр ингээд өөрсдийнхөө ингээд амьдралын жишгээс харахад үнэхээр бид нэр яг ингээд мөнгөтэй хүнийг тэгээд хүндэлдэг болцсон юм уу? Нүүрэн дээр нь л хүндлэл үзүүлд юм уу? Аль эсвэл үнэхээр мөнгөтэй хүнийг хүндэлт юм уу? Гэхээр бас нэг асуулт те. Хайр мөнгөөр ирд юм уу? Бид нэр ингээ хайртай хүнтэйгээ ингээд байгаад чи миний мөнгнөөс боллоо гэдэг хэрүүл үүсч гэр бүлд их гардаг. Аль эсвэл гэд хайртай хүн маань ямар нэгэн зүйл харамлахаар чи намайг энэ зүйлээс илүү доогуур тавьж байгаа мó гэдэг одоо тэг үл ойлголцлууд ингээ гардаг. Тэгэхээр өөрөө ингээд энэ мөнгөтэй энэ хайр гэдэг зүйлийг уялдуулсан хүн маш их одоо тэр хайр гэдэг зүйлээс хайр гэдэг нэрийдэл доор хайртай хүнээ хажууд хүнээ химхэлж тэр хүнээс одоо тэр энергийн сорж дахиад ингээ мөнгө олох хэрэгслээ болгож идэг. Тэгэхээр ер нь бол хүний одоо амьд хүний тэр хайр гэдэг энергийг одоо янз янзын сөрөг байдлаар хүнийг одоо өдөн хатгаж триггердэж сэтгэл зүйн докторгүй байдалд оруулж агаад тэгээд түгээрээ хөглөгдөж цаашаа тэр мөнгийг олох хэрэгсэл болгодгоо гэсэн үг л дээ. За тэгээд бид нар бол яг энэ мөнгө гэдэг зүйл бол амьгүй зүйл гэдгийг хүн болгоно л далд ухамсартаа мэддэг мэдэрч идэг тийм. Тэгээд яагаад бид нар ингээд энэ хүний намааны эсрэг байгаад идэв. Яагаад гэвэл хүн гэдэг чинь өөрөө энэ мөнгнөөс илүү шүү дээ гэдгийг бид нар ингээд мэдээд байдаг. Тэгээд хүнийг чөлөөлөө мөнгнөөс илүү хүн гэдэг чинь мөнгнөөс илүү тэгээд хитрхи их ингээд мөнгөнд сүнсээ худалдсан ч юм уу те нүдээс хохолцсон хүмүүсийг бид нар бол мэдэрдэг те. Энэ нь болохоор буцаагаад бид нэр энэ мөнгөнд дэндүү их өөр утга учир өгч өөр хариуцлага үүрүүлдэгтэй бас уялдаа холбоотой байдаг ахны.
Тэгээд ингээд бодоод үзэхээр энэ бүх зүйлс тусдаа өөр утга учирууд. Аюулгүй байдал гэдэг бол бидний анх төрхөөс эхсүүлээд ертөнц биднэрт олгож байгаа аюулгүй байдал, эцэг их маань биднэрт өгж байгаа аюулгүй байдлаас улбалан бид нар энэ ертөнцид, энэ амьдрал дээр өөрсдийгөө хэр аюулгүй мэдрэх вэ? Аюулгүй орчноо бүрдүүлэх вэ гэд явдаг. Тэгэхээр тэр аюулгүй байдал, комфорт зон гэдэг нь өөрөө хөгжлийн анхан шатанд биднэрт хэрэгтэй зүйлс, хөгжлийн анхан шатанд хэрэгтэй зүйлс. Гэхдээ цаашаа яваад ирэнгүүтээ тэр аюулгүй байдал гэдгийг бид нар хит их ажилтаагаа уялдан одоо холбосноор, аль эсвэл найз нөхөдтэйгөө уялдан холбосноор хэрвээ би ажлаа алдчих юм бол, хэрвээ би найз нөхдөд алдчих юм бол, хэрвээ би гэр бүлээ алдчих юм бол энэ аюулгүй байдал гэдэг одоо энэ болор бөмбөлөг хагарах гад байна гэдэг дохио авч идэг. Тэгээд энэ бүгдийг алдахгүй тулд бид нар яг нэг хайрцаг дотроо эргэлдээл үзэгдэл дотроос гарч ирж чаддаггүй. За тэгэнгүүт гэр бүлийн хүлийн зөвшөөрөлт гэж байдаг. Бид нэр ухамсаргүйгээр ээждээ юм уу аавдаа одоо би ийм болсон, би ийм хүн, би ийм юм хиймээр байна, би ийм үзэл бодолтой, би ингэж мэдрээд байна гэдэг зүйлийг баталж нотломоор санагдаад байдаг. Тэгэнгүүт бид нэр янз янзын л эцэг эхтэй янз янзын амьдралын одоо зохиолууд байгаа. Аль эсвэл аав нь ойлгодоггүй, аль эсвэл бүр байдаггүй, аль эсвэл ээж нь ойлгодоггүй. Тэгэл хийж байгаа, барьж байгаа бүх юмыг л одоо шүүмжлээд гоочлоод иш чи яандаа, ийм байж яаж хүн болно доо гэд. Тэгээд бид нар нэг юм ээж аавдаа гайгүй сайн мөнгө олоод явж байгаа охин болоод хүү болоод харагдчих юм бол одоо төрхөн зур тэднэрийн нэг юм амийг таглах гэхүүдээ тий. Төрхөн зур одоо тэр нэг за би болж гинэ гэдэг хуурамч бие мэдрэмжээ гэд авах гад байдаг. За тэгэнгүүт бид нар өөрсдийн дутуугийн мэдрэмжээсээ болж тий энэ бүх зүйл ингээд уялдаа холбоотой л бид нарыг ингээд тойроод амьдралын одоо зохиолыг далд ухамсар маань бидний өмнөөс бичээд өгч идэг. Тэгэнгүүт бид нэр буцаагаад үр хүүхэдтэй за би өөрөө ингээд манай эцэг их намайг юм дэмжиж чадхаар байгаагүй. Манай эцэг их намайг юм мөнгө төгрөгнөөс олж их шахаанд оруулж би яг дуртай юмаа ол хийж явж чадаагүй. Тийм болохоор би одоо ингээд үр хүүхэдтэй л тэр боломжийг олгоё. Үр хүүхдийнхаа төлөө ингээгээд тэгээд маш их юм үр хүүхдээсээ уяатай болоод тэгээд өөрийнхөө үзэл бодлоос жоохон гажууд хөдөлчих юм бол энэ нэг л биш болох гээд байна. Чи ойлгохгүй байна. Чиний төлөө би яаж хөдөлсмөрлснийг одоо чи ойлгохгүй байна. Чи ингэхгүй байна, чи тэгэхгүй байна гэд одоо алдаж болохгүй мэд болгоод ингээ хүлээн ичдэг. Маш их тийм алдаанаас айдаг, маш их тийм унахаас айдаг болгоод ингээ хувиргачдаг. Энэ болгоом маань бидний ингээд далд ухамсарын код, далд ухамсарын блок болоод тэгээд яг ингээд нэг төвшөнд хүрчээ тэрнээс цаашаа ингээд цойлох гингүүд за намайг чадахгүй гэсэн штэ. Аль эсвэл хүн их юм шунаад хэрэггүй гэсэн штэ. Аль эсвэл мөнгө аюултай баян хүн, муу хүн ч гэдэг юм уу те.
Ингээд янз янзын кодууд бидний дотор энэ нийгмээсээ үзэж харж байгаа зүйлээсээ болоод кодлогдсон байдаг. Тэгээ хайрын тал дээр, харилцаа холбооны тал дээр ер нь бол мөнгө хаанаас орж ирд юм бэ гэвэл угаасаа харилцаанаас л орж ирдэ шүү дээ, тий. Мөнгө зүгээр байж агаад гараад ирдэггүй. Дандаа бид нэр ямар нэгэн зүйлтэй, ямар нэгэн бизнестэй, ямар нэгэн ажилтай харилцаа холбоонд орох хэрэгтэй болдог. Тэр ажлын чинь цаана дандаа хүмүүс л байгаа. Хин нэгний асуудлыг чи шийдэж өгч чадхаар төвшөнд сууж байгаа. Тэгээд асуудлыг шийдэж өгч гарц гаргалгааг нь гаргаж өгснөөрөө чи тэр мөнгөн эквивалент болох мөнгө гэдэг зүйлийг буцаагаад олж авч идэг, тийм. Тэгэнгүүт амьдралын утга учир гэдэг нэг зүйл байгаа. Бид нэр мөнгө олоод идэг хэрнээ амьдралын утга учир мэдрэгдэхгүй байна. Амьдралын утга учирыг ойлгохгүй байна. Нэг л надад амьдрах утга учир алгаа. Амьдрал ингээл ийм л байх ёстой бах та гэл үе сэтгэлийн гүнээс нэг тийм гансрал, ганцаардал гарч ирж идэг. Тэгэл тэр нь гарч ирвэгүй юу? За дими юм бодоод яах вэ? Дими юм ургуулж бодоод яах вэ? Ийм л байх ёстой. Амьдрал ийм л байх ёстой гэсэн шүү дээ гэд цаашаа бид нэр тэр нэг чулуугаа үүрэл дэшээ мацаад явж идэг. Тэгэнгүүт бид нэр хэр их мөнгөтэй уялдуулж нөхцөл тавина. Хизээч мөнгө гэдэг зүйл өөрөө тэр уяасыг гаргах тийм чадвартай энерги биш болохоор бүр л их тэр гацаандаа ороо явж идэг. Тэр нь юу юм бэ гэнгүүт бүр л их тэр мөнгө гэдэг одоо энергин дээр ачаал нэмэгдээл бүр илүү ийм болоодгоё, бүр илүү тийм болоодгоё. Дахиад өөрийгөө дайчлая, дахиад өөрийгөө шавхъя. Надад дахиад хүндлэл хэрэгтэй байна, дахиад хүлийн зөвшөөрөл хэрэгтэй байна, би хангалттай биш байна гэл. Тэгээд энэ үзэгдлээс үзэгдлийн хооронд энэ гацаанууд донд бид нар ороо явж идэг гэхүү дээ. Тэнгүүд бид нар өөрсдөөсөө бас тийм хит хитэн асуултыг асууж үзэх хэрэгтэй юм шиг байгаа. Тэгээд тэр нэг юм мэдрэмж тэр одоо бясалгалаар байна уу, юугаар байна уу, төсөөллөөр байна уу? Тэрний мэдрэмжийг гүнзгий ингээд мэдрээд үзэх хэрэгтэй. За танд $3 million бай гэж бодъё. $3 million. $3 million тэгээд шууд та дансандаа ерөөсөө $3 million шүү гэж орилж хашгирах шаардлагагүй. Хинч тэрийг мэдэх шаардлагагүй, зүгээр таа л тэрийг байгаа гэдгийг мэдж байгаа. Тэр таны дансанд байж л байгаа тий. За тэрний банкн дээр очиход таны хинч $3 million гэж харсангүй. Тэгсэн чинь тэр банкны ажилтан таныг тий $3 million штэ дансандаа гэж хараал гайхаал хүндлээл ингээ тийм юм болчихъя гэж бодъё. Тэгээ $3 million та ингээд одоо ажиллах шаардлагагүй, мөнгөний төлөө ажиллах шаардлагагүй. Тэгвэл та юу хиймээр вэ? Тэгвэл та яг мөнгөний төлөө ажиллах шаардлагагүй юм болвол юу хийхийг хүсэж байна гэдэг асуултыг өөрөөсөө тавих хэрэгтэй. Тэгэхээр тэр мөнгө нь байгаа. Надад байгаа. Гэхдээ би тэр мөнгөөр далаалгаж хинч ч юу ч батлах шаардлагагүй, үр хөхөдтэй өвлүүлэх шаардлагагүй. Бас би заавалчгүй одоо гараад тэр эрх чөлөө тэрийг худалдаж аваад авах шаардлагагүй. Яагаад гэвэл хүссэн үедээ би чадах юм чинь гэдэг юм гүнзгий сайхан оршихуй мэдрэмж байя гэж бодъё. Тэгвэл та яг өөрийнхөө төлөө юу хиймээр байгаа? Яг өөрийнхөө төлөө, яг таны хийдэг ажил гэж нэрлээд байдаг тэр мөнгөний төлөө ажиллаад байдаг тий. За тэгвэл
тэр мөнгийг өөртөө яг яаж ажилуулмаар байгаа? Юу бүтээмээр байгаа? Ямар үн цэнийг хүргэмээр байгаа юм? Тэ? Энэ зүйлсийг бид нэр ингээд өөрсдөөсөө асуух хэрэгтэй байдаг. Ингээд ирэнгүүт одоо сүнслэг хөгжлөөр явж байгаа хүмүүс тийм ер нь хүмүүс ер нь тийм яриа байдаг да, мөнгө таныг өөрчилдөг юм биш ээ. Мөнгө таны зүгээр дотоод хүнийг, дотоод мөн чанарыг илүү гаргаж ирж идэг. Тэгээд толгойн дотроо яаж ч төсөөлж найргаж болно шүү дээ тийм. Тэгэхээр хүн баригдмал бишээр саваагүй төсөөлөд үзье л та. За яах юм те? Эхний ээлжинд яах юм? Хинч ч өгөх шаардлагагүй, хинч ч батлах шаардлагагүй. Тэгээд хамгийн наазахын одоо тэгвэл хэрэгцээнүүд чинь юу байгаа юм бэ? Тэрнээс цаашаа тэр мөнгийг зүгээр үрээ дуусчмаар байгаа мó? Эргэлдүүлмээр байгаа мó? Эргэлдүүлмээр байгаа бол үнэхээр юу хиймээр байгаа юм? Бусадтай адилхан нэг барилга бариа тавьчмаар байгаа мó? Аль эсвэл за би зүгээр л нэг сайн хүн байх ёстой. Ер нь бол нэг юм сайн хүн байх ёстой гэдэг нэг юм итгэл үнэмшлээс за нэг тодорхой хэдэн хувийг нь буйны байгууллагт өгчий гэж бодож байгаа мó? Аль эсвэл өөрөө үнэхээр нэг зүйлийг хариуцж аваад бүтээгээ явчихъя гэж бодож байгаа мó те? Ингээд энэ бодлуудаа бас сайхан ажиллаж үзэх хэрэгтэй. Тэгэхээр энэ бүх зүйлүүд ингээд яг үнэндээ тусдаа ажиглагдаж ажиллах бидний хэрэгтэй зүйлс ахгүй юу? Ээж аавдаа батлах гээд байгаа тэр итгэл үнэмшил, ээж аавдаа өөрийгөө баталж нотлох гээд байгаа тэр шахаа ямар ч мөнгөтэй хамаагүй. Зүгээр л та өөрийнхоороо амьсгалаад амьдраад явах, алдаад оноод явах эрхтэй. Тэр бол мөнгөтэй хамаагүй юм байна. За хайр. Та өвдөжсэн ч, зовжсэн ч, мөнгөтэй ч байсан, мөнгөгүй ч байсан хүнд хайрлах эрхтэй. Гэтэ хүн ямар ч мөнгөтэй холбоогүйгээр та өөрөө яг хайраар дүүрсэн хүн мөн үү гэдгээс өөрөөсөө асуух хэрэгтэй. Би яг хайраар дүүрсэн хүн мөн билүү? Тэр нэг юм хайр гэдэг сав байлаа гэж бодоход тэрийгээ би дүүргчээд тэгэд үнэхээр халиад тэр савнаасаа халиад байгаа болохоор доошоо тий урсаад би хүмүүстэй хайраа хуваалцж гинэ үү? Аль эсвэл надад хайр дутагдаад байгаа болохоор хайр гэдэг зүйл мэдрэмж тий дутагдаад байгаа болохоор би хүнээр нөхөх гээд байна уу? Зүгээр л тий нэг им ууж байгаа юм шиг, өвчин хамдаах им ууж байгаа юм шиг энэ дотор ингээд ганцаардал байна, бухимдал байна, төгшүүр байна. Энийг би ганцаараа мэдэрмээргүй байна. Тийм болохоор надад нэг юм намайг сатааруулах, хөөрхөн, сайхан цагийг хамтдаа зугаатай өнгөрөөж нэг юм хайрын хэрэгцээ байна гэж бодоод байна уу? Энэ бүгдээ ингээд бид нэр ажиглах хэрэгтэй. Тэгэнгүүт бид нэр ингээд тэр хайр гэдэг зүйлийг анханасаа өөрс дотроо ямар ч нөхцөл болцолгүйгээр өөрийгөө ч гэсэн ямар ч нөхцөл болцолгүйгээр би ийм, би тийм гэж гоочлолохгүйгээр би өмнөх миний хайрын түүхтэй, өмнөх миний харилцаа ийм бүтлгүй байсан. Тэр харилцаанд надад ингэж хэлсэн. Би хайр хүртэх хэрэггүй хүн ч гэдэм үү. Эсвэл би хүнтэй уулзрахаараа дандаа
ингэж салдаг, тэгэж салдаг гэд ингээд нэг бидний блоклцсон бодлууд байгаа штэ тий. Тэр болгоныгоо тэр айшаа яг тэр эго бодлууд, тэр мэдрэмжүүдийг та үнэхээр ажиглаж, барьж авч, цэвэрлэж шинээр тэр хайр гэдэг хайрцгийг барьж эхэлсэн үү? Аль эсвэл бол хэн нэгэн ирээл намаа сайхан болгочноо гэж хүлээж гинэ үү гэдэг ингээд маш ондоо. Тэгээ ер нь бол энэ хайрыг авахын тулд одоо мөнгөтэй болёо, би мөнгөтэй ээжиж, гоё машинтай ээжиж, гоё хувцастай ээжиж хайр гэдэг зүйл над дээр ирнэ. Би одоо тий хүний нүдийг гурилдаад хуураад тэгээ тэр хайр гэдэг мэдрэмжийг авч чаднаа гэж байгаа нь буцаад хүн өөртөө маш их зовлон үсгэж идэг. Яагаад гэвэл бидний далд ухамсараас дандаа тэр хүний шалгыг, тэр хүний тестлээ, тэр хүнийг нэг ямар нэгэн шалгуурт оруулъя. Яагаад гэвэл хэрвээ би ингэх юм бол, би муухай ашиг гаргах юм бол чи намайг хайрлах юм уу? Хэрвээ би ингэчүүл чи намайг хайрлах юм уу? Хэрвээ би тэгвэл гэх юм уу гэд ингээд нөгөө хүнийх нь санаанд ч оромгүй зүйлсүүдийг бид нар далд ухамсараасаа өөрөө тулгаж эхэлж идэг. Эсвэл эсвэргээрээ би тэ өөрөө нэг юм дутуугийн мэдрэмжтэйгээр энэ хайр гэдэг зүйлэнд орчлоо. Тэнгүүд нөгөө хүн маань надгүйгээр ажиргалтай байгаад байвал, надгүйгээр өсөн дэвжээд хөгжөөд байвал миний орон зай тэнд хэрэггүй болчихно. Тэгэхээр тэр хүн ерөнхийдөө надаас доогуур байж ээж, өөртөө бага итгэлтэй байж ээж, хайрын мэдрэмжинд дутуу байж ээж, жоохон зовлонтой байж ээж тий. Миний орон зай хэрэгцээ түүнд одоо миний орон зай хэрэгцээ илүү хэрэгтэй болноо. Би тэр хүнд чи хөөрхөн байна гэж хэлвэл тэр хүн цэцгэлдэг. Харин би тэр хүнд чи муухай байна гэж хэлвэл тэр хүн гонсоодог байх тусам би тэнд байна гэдгээ хүн ингээд хуурамч эго мэдрэмжээр мэдрээд идэг. Тэгээд энэ нь их аюултай зүйл. Бид нэр далд ухамсараараа хайртай гэж хэлээд байгаа хүндээ блок тавьж идэг. Далд ухамсараараа хайртай гэж хэлээд байгаа хүндээ өсөн дэвжиж хөгжиж цэцэглээсэ гэдэг зүйлийг хүсдэггүй блок тавиад идэг. Ягаад гэвэл буцаагаал энэ хайр гэдэг зүйл бидний тооцоолол дээр, дутуугийн мэдрэмжин дээр илүү улбаалсан байх тохиолдолд. За тэгээд үр хүүхэд гэдэг зүйл рүү ороод ирэнгүүт би чиний төлөө ингэсэн, би чиний төлөө тэгсэн гэдэг юм тулган шаардсан нөхцлүүд тавигдаад ирэхээр хүүхэд аль эсвэл бол маш их алдаж эсэргүүцлээ үзүүлж идэг. Аль эсвэл яг ээж авдаа толгоогоо мэдүүлсэн маш юм сайн охины дүрд, сайн залуугийн дүрд ингээд хувирж идэг. Тэгээд яг тэндээсээ би хийм бэ, би ямар потенциалтай байсан бэ гэдгээ би зүгээр өөрийнхоороо тэ үгээ хэлж байгаагаараа, дуурж байгаагаараа энэ нь үнэлэгдэхгүй байна гэдэг тохиолдлуудыг авч эхэлдэг. Ингээд ирэхээр яг уу янз янзын тэ эсэргүүцлийн улмаас эцэг ихтэй үзүүлж байгаа эсэргүүцлийн улмаас дайрханд орох, хар тамхинд орох гэл ингээл янз янзын бүр юм сөрөг эгонууд гарч ирж идэг. Тэгээ энэ нь буцаагаад намайг хэн нэгэн яг ийм байх ёстой гэд хүлснээс болж идэг. Яг ийм байх ёстой гэд нэг юм хайрцаг надад бэлдээд өгсөн. Тэгэл энэ дотор ор
чам таарахгүй нь хамаагүй наадах чинь бол зөв зам. Тэгээд энэ дотор л бэжээ гэд ингээд тэ хэлбэр төрсийг мань ингээд өөрчлөөд тэр хайрцагт оруулах гад байгаад нь миний сүнс ухамсар хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тэнгүүд бид нар алдаад ирэхээрээ яхаа аргагүй. За ээж аавын хэлсэн ч үнэн байж дээ. За би ийм л хувь тавилантай юм байна дөө. За гэдэг юм одоо нөгөө нэг ташуурдуулсаар агаад тэрэндээ тасаад тэ. Тэгээд за ядаж ташуурдахгүй л байвал энэ миний орчин. Энэ нь л зөв гэд хүлээн зөвшөөрчдөг. Тэгээд энэ зүйлсүүдээр би ээж аавынхаа үгэнд бити орж гэдэг юм уу? Аль эсвэл одоо хайрыг үгүйсэг гэдэг ямар ч тийм мессеж, ямар ч тийм дуудлага өгөх гээгүй. Зүгээр бид нэр амьдралын олон үн цэнүүдийг өөр хооронд нь холжоод тэгээд огт хоорондоо хамааралгүй тус нь ажиллах, анзаарах, ажиглах, хүлээн зөвшөөрөх байсан зүйлсийг бүхэлд нь нэг тийм том зангилаа болгож тавьчаад тэгээд тэр дотроос ингээ гарч ирч чадахгүй маш их юм мэдрэмжийн хувьд яг энэ мөрөн дээр тэ дараад байгаа юм шиг, толгой өвдөд байгаа юм шиг аль эсвэл бүр энэ зүрхээ хаагаад тэгээд энэ зүрхэн дээр бул хар чулуу хүнд дараад байгаа юм шиг мэдрэмжүүдийг ингээд аваад байждаг. Тэнгүүд одоо яг нөгөө цаг үе маань бид нэр энэ сэрэлтээр явж байгаа болвол ингээл эн тэндээс нэмж яаж зүв байх уу, яаж оновчтой байх уу гэдэг юмыг олох гээд байгаа юм бишээ. Харин ч энэ дотооддоо маш ихээр хуримтлуулсан байгаа зүйлсээ эхлээд ил ухамсар чинь харахгүй гэж болно те. Тэгээд далд ухамсараараа тэр програмчлалаараа хөтлөгдөд байгаа зүйлсээ гүг үнзгийн мэдрэмжийн түвшинд анзаарч сурья. Тэгээд тэрнээс илааширч нэг ч гэсэн хүлээснээс ингээд тавигдаад тэгээд би яг энэ зүйлийг яаж харж, яаж хүсдэг юм бэ гэдэг мэлмигэний яал гэдэг зүйл болоод байгаа юм. Энэ нь дахиж нэмж зангилаанд орох биш те. Нэг харилцаанаас гарчингуудаа нөгөө харилцаа руу орж яг тэнд л миний аврал байгаа юм шиг одоо өөр хүн юм чинь намайг өөрөөр хүлээж авах гэдэг итгэл үнэмшлэр биш. Харин би ямар зүйлийн тусгал байгаад байна вэ? Одоо ингээд бидний дотоод ертөнц яг л гадаад ертөнцийн тусгал хийж байдаг. Бидний далд ухамсарын програмчлал яг гадаад ертөнц дээр үүсэн гарч ирж идэг. Тэгээд би яг нэг хүнтэй ярилцж байгаад ингээд өртөө байгаад байгаа. Тэгээд өрнөөсөө гарч чадахгүй гэхдээ өнөө маргааш бол тий болгоол яваад идэх хүмүүс зөндөө л идэг шүү дээ. Тэгээд тэрний утга учир одоо шалтгаан нь гэр бүл хамтдаа нэг өртөө. Тэгээд эхнэр нь ингээд маш их өөртөө итгэх итгэлээ алдсан. Өөрийгөө дайчилж чадахгүй те өөртөө итгэх итгэлээ маш их алдсан, гундсан. Тэгэнгүүтээ намайг манай нөхөр орхио явчихгүй дээ гэдэг айцтай. Тэгээд за бид хоёр өртөө хүнийхин тоохов дээ. Өртөө хүнийг ямар л сайхан охин тоохов дээ гэд ингээд нэг юм далд ухамсараараа одоо уяад хайцсан. Тэгэнгүүт бидний энэ сүнслэг хүсэл гэдэг зүйл маань
ямар ч тийм мөнгөтэй хамааралтай байдаггүй. Илүү тэр хайрын хүсэл, тэр яг жинхэнэ биеийн хүсэл те энэ оршихуйн хүсэл давмгаалж идэг болохоор за чи хайртай хүнтэйгээ баймаар байгаа мó те тэгвэл байхын тулд чи үр хүсэж чинь ягаад гэвэл үргүй болчих юм бол хайртай хүн чинь чамаас яваад өгчих юм байна гэдэг итгэл үнэмшил чамд байгаад байна. Тийм болохоор май энэ өрөө аав энэ мөнгөний хасах цэнэг гэдэг зүйлийг чи аав гэд ингээд бидний дотоод байгаа ертөнцид гаднах ертөнц тааруулаад хариу үйлдэл үзүүлээд байдаг. Тэгэхээр бид нэр яг энэ зүйлтэйгээ тулж ажиллахын тулд заримдаа бид нэр яг өөрсдийгөө сайн сонсдоггүй л дээ. Яг хүнтэй ярьж агаад хөө чиний эн чин ингэж байгаа юм шүү. Чиний энэ програмчлал чинь чамааг уяад байгаа юм шүү гэж ингэж харж тэр онсыг одоо тайлж чадах одоо тий хөтөчнөр энэ ухамсар нь сэрээд арай нэг өөр төвшөнд байгаа багш нар ингээд биднэрт хэрэгтэй болж идэг болохоор бид нэр яг л нөгөө нэг ижил долгионоо хайгаал хөгжлийнхаа дараачин шат руу ингээд явах гад ижил долгионоо хайгаад энэ эрэл хайгуул болоод явж идэг. Тэгээд тийм болохоор бас энэ далд ухамсараа сонсож сурах бас нэг гоё арга бол зүгээр л та өөртөө ганцаараа байхдаа ерөөсөө өөртөө бол худлаа ярих ямар ч шаардлагагүй шүү дээ тий. Тэгээд үнэхээр бичлэг хийгээд тэгээ өөртөөгөө ярилцаад үз. За яг гэтээ бүх зүйлийг ингээд барьж аваад ярилцах юм бол тэр чин тэрэндээ ороогдно гэж байдаг. Тийм болохоор нэгээр нь за хөлийн зөвшөөрөл. Би яг хинт хөлийн зөвшөөрөх гээд байгаа. Яг хинт хөлийн зөвшөөрөх гээд байгаа. Хин ер нь миний энэ би тэ хин ер нь намайг ингээд байн хангалтгүй байна гэдэг энэ програмчлал кодыг хин надад анханасаа суулгацгаая. За тэнгүүтээ тэр хүнээ олох юм бол тэр хүнтэйгээ ярьж байгаа юм шиг чи ер нь ядаргаатай намайг яах гэж дандаа ингэж хэлдэг байсан, тэгэж хэлдэг байсан. Би ер нь тэгэл зүгээр л ахад чи намайг дандаа одоо тэг хангалтгүй байна гэдэг байсан, юм байна, тийм байна гэд ингэ шүүмжилдэг байсан. Гэл ингээл ярьж эхлээл ярих тусам одоо тэр яриа чин тэ яг тэр хүнтэйгээ ярьж байгаа юм шиг одоо хүн дүртэй орно гэж яддаг шүү дээ, тэг гүнзгийрэл тэгэнгүүт хамгийн их ямар үг танаас гарч ирээд байгаа нь далд ухамсараас чинь. Би хүнд хөлийн зөвшөөрөхдөггүй л бол би хинч хэрэггүй юм байна гэдэг далд ухамсарын програм уу. Цаанаасаа ингээл хүн нэгтэй нэг атсан шалаанд орчингууд за би хинч хэрэггүй. Би хинч хэрэггүй. Би хинч хэрэггүй юм байна. Би хинч хэрэггүй гэдэл дотроос ч тийм уйтгарахгүй нэг төрөөд байна уу гэл тэрийг ажиллах хэрэгтэй. За хайрын тэ өмнөх харилцаагаа ч байна одоо харилцаагаа ч байна ингээ бодоод үзэхэд би энэ хайрын харилцаанд тооцооллын шинж чанартаагаар орсон уу? Аль эсвэл юу болсон бэ гэдгийг эхнээс нь ухраагаад бодож үзэх хэрэгтэй. Тэгээд яг одоо хайртай хүнтэйгээ болоод байгаа зүйлээ өөртөөгөө ярьж байгаа юм шиг сайн яриад би ингэчээ гэхээр чи яг яачаад байгаа юм? Би ингэчээ гэхээр чи яг яагаад байна? Би ингээд байна. Би тэгээд надад ийм мэдрэмж төрөөд байна. Тэгэхээр чи яг би энэ талаараа ярилцах гингүүд намайг сонсохгүй гэд байх юм. Яагаад нөхцөл байдал энэ дээрээ хүрсэн бэ? Аль эсвэл бол би анханасаа чамааг өөрийнхөө аюулгүй байдал гэж авч үзээд сонгоцсон. Тэг миний аюулгүй байдал гэдэг нь чамтай маш уялдаа холбоотой. Тэгээд чи миний өвөнд орохгүй болоод ирэнгүүт би аюулгүй байдлаа алдчих гээд байгаа юм шиг надад мэдрэмж төрөөд байна уу?
Тэгвэл тэр аюулгүй байдал гэдгийг би яагаад өөрөө анхнаасаа өөртөө хангаж өгч чадаагүй лээ. Би хүнийг те энэ харилцаагаар шантажлаад байна уу, боогоод байна уу, манипуляцлаад байна уу? Аль эсвэл бол тэр хүнд эрх чөлөө, нөхцөл болцолгүй хайр өгч чадаад байгаа илүү? Чамайг ингэж хэлэхээр би үнэхээр өөрийгөө ингэж мэдрээд тийм ээ, бас өөртөө ч хүлээн зөвшөөрөх зүйл байна. Би өөртөө сул дорой гэдгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Магадгүй чи заримдаа намайг тэнэг мангар гэдэг шиг, тийм ээ, тэнэг мангар би ч гэсэн байгаа. Тэрийгээ би чамаар шүүмжлүүлсээр агаад нуух хэрэгтэй гэж бодоод байна. Тэгэнгүүт чил байхгүй олчвол тэгвэл өөр бусад хүмүүс чил намайг миний тэнэг мангартай хүлээн зөвшөөрд юм байна. Тэгвэл өөр хүмүүс намайг тэнэг мангар гэдгийг минь харчвал яах вэ гэдэг юм уу? Ингээл бид нэр ерөнхийдөө бол хайртай дотны хүмүүс байх тусмаа л өөрийнхөө ч байна уу, өөрийнхөө одоо тий алдаатай кодыг нөгөө хүндээж түгээж идэг. Буцаагаад нөгөө хүнийхээ алдаатай кодыг өөртөө ч ингэж авч идэг. Тэгэд энэ нь дандаа л юм эргэх холбоонд орж идэг л доо. За. Тэгэхээр өөртөөгөө бас сайн ярилцаад үзээд бичлэг хийгээд тэгээд далд тухамсраас хамгийн их ямар үгнүүд, хамгийн их ямар гомдлууд, хамгийн их ямар уур хилэгнэлүүд те гарч ирээд байгаагаа ингээ ажих боломжтой. За тэгэнгүүт энэ мөнгө гэдэг зүйл чинь өөрөө одоо мөнгийг ингээд бас олох хэцүү, мөнгийг олох хэцүү гэдэг ийм итгэл үнэмшилтэй хүмүүс их байдаг. Мөнгө хэцүү, мөнгийг олох хэцүү, мөнгийг олохын тулд те маш их ажиллах хэрэгтэй. Одоо бороо бүхсгүй гэдэг лээ. Ингээд ийм байх хэрэгтэй, тийм байх хэрэгтэй. За тэгээд мөнгийг олсон болвол маш сайн одоо тий далд нууж хадгалах хэрэгтэй гэдэг. Гэтэ мөнгө гэдэг чинь өөрөө дандаа л юм эргэлтэнд орохыг хүсч идэг энерги, мөнгөний энерги бол дандаа л эргэлтэнд орж өөрийгөө мэдрэх тий дуртай энерги байдаг болохоор тэр мөнгийг зүгээр л аюулгүй байдлын тулд хадгалаад байхын тулд мөнгө тийм их яриач ирдэггүй, хадгалагддаггүй. Тэгэхээр мөнгө гэдэг зүйлийг бид нар өөрсдөө утга учирыг өгж идэг. Тэгээд хүн өөрийнхөө юу хэмээр байгаа зүйлийг өөр бусад юунаас ч хамааралгүйгээр олчлоо гэж бодъё те. Би нэг ийм л эко бизнес хиймээр байна. Би нэг ийм л зүйл хиймээр байна. За би маш их мөнгөтэй байсан ч эсвэл ямар ч мөнгөгүй байсан ч цор ганцаараа тий үлччлээ гэж бодоход бүгдийн шинээр эхлэх хэрэгтэй боллоо гэж бодоход би яг энэ зүйлээс л эхэлмээр нь би миний ер нь хамгийн их бусдад түгээж эсвэл өөрийгөө сормоор байгаа зүйл бол энэ л юм байна гэд хүн өөрийгөө одоо олъё гэж бодъё л доо. Яг тэр утга учир дээр тэр амьдралын утга учир гэдэг зүйл дээр мөнгө хамгийн ихээр ирж хэрэгжилж идэг. Яг тэр бусдаас ямар ч хамаагүй аргаар манипуляцлаад дутуугаа дүрх гэж дээрэмдэж авъя гэдэг зүйл дээр биш. Харин хамгийн ихээр өөрийнхөө хувь нэмрийг өгье түгээе гэдэг зүйл дээр мөнгө өөрөө баг эзнээ олж хийсэж ирж идэг гэж хэлж болно. Тэгэхээр дахиад бид нэр ингээд далд тухамсар руугаа орж ажиллах хэрэгтэй болдог. Тэгэнгүүт энэ далд ухамсар, ил ухамсар, дээд ухамсар гэдгийн эргэх холбоог маш зөв авч явах хэрэгтэй гэх юм уу? Тэр нь болохоор за бид далд ухамсараа цэвэрлээд өөрийнхөө нэг айдас юм уу блокийг харчлаа гэж бодъё л доо. Тэгээд тэрийг яах хэрэгтэй юм бэ? Зүгээр л тэр чигт нь олоод хараад за гэл үлдээч тийм үү? Аль эсвэл буцаагаад
өөр нэгэн зүйлээр дүүргэж өгд юм уу гэх асуулт бас тавигдчихж байгаа. Тэгэхээр өөр нэг зүйлээр бас дүүргэж өгөх хэрэгтэй. Өөр итгэл үнэмшлэр. Мөнгө амархан олоод байгаа хүмүүсийг ажих хэрэгтэй гэх юм уу? Энэ хүн ийм ч юм хийгээд мөнгө олж болоод байна да тий. Тэр хүн тийм ч юм хийгээд сайхан байж болоод байна да. Амжилтанд хүрсэн хүмүүсийн тэр гоё үнэн энергитэй номнуудыг уншаад ч юм уу тий. Эсвэл гоё хүнтэй ярилцаад тэгээд шинээр тэр далд ухамсараасаа ингээд цэвэрлээд гаргаад ирсэн юм хог хідэн ууд хог байлаа гэж бодоход тэрийг хайчаад тэгээд бид нөр оронд нь шинэ тархины нейрон үүсгэх хэрэгтэй. Шинэ тархины холбоос тархичин одоо шинээр ажиллаж эхэлнэ. Өмнө нь мөнгө олох хэцүү гэл ингээл таны ил ухамсар мэлмигийн чинь хаачдаг байсан бол одоо тэнд гаргаад ирсэн тэр их хэмжээгээр гаргаад хайцсан хогныхоо оронд за яавал тэгвэл амархан байдیں۔ Миний хувьд ямар байх нь амархан юм? Би дуртай зүйлээ хийгээд эхэлчихвэл тэр нь надад ажил шиг санагдахгүй. Бид нар нэг юм энэ амьсгалахтаа хүртэлтэй ажил хийж гинэ гэж амьсгалдаггүй шүү дээ. Угаасаа амьсгалж л байдаг. Тэгээд амьсгалын орон зай боогдмол орчинд ороод ирэнгүүт бид тэр амьсгалыг ингээл хайгаал тэр цэвэр амьсгалыг хайгаад эхэлдэгтэй адилхан зүгээр л би хийж байгаа юмаа хийж байгаа. Тэгээд мөнгө бол урамшуулал нэг юм гоё бонус олж орж ирж байна. Тэгээд тэрийг би аваад дахиад одоо хөгжүүлж байгаа зүйлдээ хөрөнгө оруулж байна. Гэт энэ эргэх холбоог бодоод үзэх юм бол бид нэр заавал тэр ингээл чулууг одоо тий чулууг ингээл үүрчээл тэгэл арай гэж түлхээл тэр уулын оргил руу мацаад байх биш. Яг одоо байгаа бүтээгчийн орон зайнаас за ингэж л өөрийгөө илэрхийлье. Ядаж хоршиж эхний алхмаа хийгээд явж бай гэдэг сэтгэлийнхаа дуудлагыг сонсоод тэрэндээ итгэл ороод явах боломжтой. Тэгээд яагаад энэ зүйлсийг ярьсан бэ гэхээр бас л одоо тэр 3D 5D-ийн шилжилтийн ялгааг энэ одоо ярил л та. 3D ертөнцид бол тийм бид нэр илүү үеийн өөрийн барилга дээр мөнгө олох хэцүү, энэ далд ухамсарын програмууд дээр тийм нэг юм бүгд л нэг зүйлийг булаацалтаад байгаа ч юм шиг мэдрэмжтэйгээр надад юм хүрэлцэхгүй ч юм шиг тийм мэдрэмжтэйгээр ингээд явж исэн бол 5D-ийн орон зайд бол бүх юм хязгааргүй илбэг дэлбэг баялаг байгаа. Хүн тэрийг дуудаж чадчихвэл одоо манифест хийх татах хүч гэл их тиймэрхүү зүйлсүүд алдартай болсон. Тэгэнгүүт тэр чинь далд ухамсараа цэвэрлэхгүйгээр хүн зүгээр л наана би хүсэж чинь би дуудаж чинь гэдэг байдлаар манифест бол хийгддэггүй. Тийм байдлаар яг татах хүч явагддаггүй. Яагаад бол өөрөө manifestation өөрөө тэр татах хүчний энерги гэдэг зүйл бас байгаад тэр татах хүчний энерги гэдэг зүйл маш тийм цэвэрхэн хайраар дүүрэн хүчтэй. Тэгээд тэр нь өөрөө цэвэрхэн зүйлийг маш хурдан өөр дээрээ татаж биелэлээ олуулж матери болгож өгдөг. Тэр нь юу юм бэ гэхээр одоо юм шил, ваз,
шил байлаа гэж бодъё л да тий. Шилэн аяга гэнэ үү юм том шилэн ваз байлаа гэж бодъё. Тэнгүүд тэр дотор ингээд хар будаг гойччоод хатцсан. Тэгээд тэр дотор ингээ янз янзын хүсэл ийм тийм минь тэрэ би чинь ийм шүү дээ гэдэг одоо янз янзын юм байж олон гоё сайхан хамаагүй тий. Гэтэ тэр нөгөө нэг тэр шилэн ваз чинь өөрөө ингээд дотроосоо ийм хар будгаар будагдсан болохоор гэрэлч нэвтрүүлдэггүй тэр татах хүчлүүч ойртдоггүй яг ийм нэг хатуу материал болчоод нэг газараа буглаад байгаад идэг. Тэгээд тэхийн тулд бид нэр ихлэ бүх юмыг нь авч тавьж агаад тэгээд тэрний шилэн ваазаа тэгээд дотроос нь сайхан бүр цэвэрлэж угааж агаад тэгээд нэгээр нь за энэ миний хүсэл миний үнэхээр хүсэж байгаа хүсэл энэ байна гэд тэр татах хүчний энергитэй хоршин мэдрэлцэх тэр инь ян холбоос үүсгэх тийм процесс болж идэг. Тэгээд ирэхээр тэн дотор тэр шил хэр юм тунгалаг байна. Тэр шилээж нэвтлээд цаашаач өргөөжтэй. А хэрвээ хатуу бохир байх юм бол зүгээр хар байх юм бол тийшээ гэрэлж орж чадахгүй. Нэг ёсондоо тэр дотор байгаа нэг суулгацсан үүрэнд усан ч хэрэгтэй, гэрлэн ч хэрэгтэй. Тэгэнгүүт тэр таталцал үүсч чадахгүй байх нь шүү дээ. Ийм байгаа. Тэгэхээр манифест хийхин тулд тодорхой хэмжээний бас хөдөлмөр хэрэгтэй. Тэгээ тэр хөдөлмөр нь одоо бидний ойлгож нэг юм ухамсартаа суулгаснаар нэг юм яг биеийн ажлын тийм хөдөлгөөн бол биш, тийм хөдөлмөр бол биш. Маш их тийм өөр дотроосоо баахан бантиглаад ингээд зангидсан сайхан наагуур нь ингээд баахан хүсэлж байна уу, юу ч байна уу, итгэл үнэмшилж байна уу, юу ч байна уу хамаагүй ингээд сайхан бантиглаад ингээд дахиад савыг дахиад нэг сайхан бантгаар боогод тавьсан юмнуудаа буцаага задлах хэрэгтэй. Нэг бантаг нэг одоо тийм тэр гаднах үзэмж юу гэдэг тэр болгоныг задлаад маа одоо л би амьсгалж байна гэд задлаа тавьчих хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө дотоод ертөнцид буюу гаднах ертөнцид ч гэсэн итгэх хэрэгтэй. Тэр хоёр төгс төгөлдөр хоршин ажиллаж байгаа. Тэгээд надад тохиолдож байгаа сүрэг мэд санагдж байгаа бүх зүйл миний тулаад босох цэг байсан уу гэхээс биш намайг доош нь татаж унгах дайсан байгаагүй юм байна гэдгээ ухаарах хэрэгтэй. За энэ хүртэл сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд хүсэл болгоно нь биелэх болтугай. Тэгээд хүсэл болгоно нь сайхан мэрэгэн байх болтугай гэж ерөөё талархлаа.